Тэднийг Тинүүн, Тимүүн гэдэг. Тэд бол цэцэрлэгт байхасаа нөхрөлсөн сайн найзууд. Хамтдаа цан шаргаар булгаж, морь унах дуртай төдийгүй том болоод уяач болох мөрөөдөлтэй. Тэд хаяа муудалцсан уйлдагч ихэнхдээ инээж, эвтэй хөвгчлөлтэй тоглодог гэсэн. Игнээсээ хэсэгэн л холдвол бинээ санаж, ээж ааваасаа найзтайгаа уулзъя гэж шалдаг гэх бяцхан хөвгүүдийн нандин нөхрөлийн сонирхолтой яриаг уншигч танд хүргэж байна. Намайг Тимүүн гэдэг. Анх төрөөд нэг яг сураад тэгээд найзлсан. Яг өдөр нэгт таасан. Би хамгийн түрүүнд анх төрөөд нэг найзлаг байхдаа нэг нүдэ нэгээд тэгээ харж ирсэн. Тэгээд хилд ороод тэгээд найзлсан. Тэгээд тэрийг хараад тэгээд хилд ороод тэгээд хамт яриа тэгээд найзлсан. Тэгээд хамт байсан. Хамт сонгааны наадамд явжсэн. Бид хоёр нэг нохоо заргаар хамтдаа болгоцсон. Нэг төсөөдрөөр нэг буу авчирчихсан. Буу авчирчихсан уу? Чи яасан? Би найзтай машин өгчээсэн. Бид хоёр хамт тоглох зуртай болохоор тэгээд найз гэдэг. Морь унаа тэгээ нохоо заргаар явах тэгээ тоглох зуртай. Найзтайгаа хамт тоглохдоо ястаа гоё санагддаг. Тэгэхгүй байнгын хамт нэг уулзах болно. Би найзтай баярлаж явдаг. Би найзтай баярлдаг. Бид хоёр наадмаар сунгаан явхад нэг жоохон уралдчихсан. Тэгэхэд гоё байсан бас. Одоо яг яг очиж явахад уралдчихсан. Чи төгөөсөн юм уу? Би тэгтээ бүр том наадмаар төрүүлдэг. Бид хоёр лав том болоод аав ээжийнхээ ажлын хийж чадахгүй болохоор бид хоёр аав ээжтэй туслаад тэгээд ажлыг өргөжлүүлээд явна. Бүр гоё баяжуулаад. Өчөрөнгөтэй бид хоёр уяач бол. Эхлээд би аавынхаа ажлыг хийхээс өмнө аавынхаа ажлыг шууд гүйцэж явахгүй. Харин аав ээжийнхээ хийж байгаа ажлыг өөрөө эхлээд хийж сурчаад тэгээд дараа нь би аавынхаа ажлыг өргөжлүүлнэ гэж бодсон. Уяач бол их медаль авдаг. Би 2 настайгаас мөрөнд сурсан. Тэгээд бас 2 настайгаас нохоо заргаар сурсан. Би цагдаа мөрөд. Би аваа найзаагаа санаатай тэгээд найзтайгаа нэггүй удаа ганц удаа уулзаж болохгүй гэж боддог. Би найзтайгаа уулзаж тоглоё гэж боддог. Тэгээд яг жоохон удаа найзаагаа марччул жоохон зүгээр болчихдог. Найзгүй хадад жоохон уйдах хэрэгтэй. Тэгээд тоглох хүн байхгүй болохоор хамдаа л хамт байнаар санагддаг.